Хятадын тагнуул гэгдэж Харбин хотын шоронд 5 жил яс суусан Бадарч. Хятад Монгол хоёр улсын шоронд 20 жил сууж нүглээ намжилсан нэгэн гэрийн талаар энд үчих гэж байна. Хятадын шоронд сууж байсан Бадарч гэх энэ нэрийн дуулан социализмын үед нэлээд шуугиан тарьжээ. Тэр үед түүнийг жухам хэн байв гэдгийг бичхийн оронд нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болгохыг ирмэлзэн бичиж байсан юм. Харин 90-ад онд жинхэнэ Бадарчийн түүхийг үн зөөр бичиж эхэлсэн байдаг. Халахын үдэсгэлэн бүрдсэн говь тал хөвч хангаа усалсан завхан нутгийн хөө Бадарч 18 насныхаа эд бахыг гайхуулж авсан үедээ хилийн зэрэгт татагджээ. Тэрбээр 1975 онд эх орноо орхин бүгд найрамдах Хятад ард улс руу оргон гарсан аж. Яагаад их нутаг эцэг эхээ орхин харь орныг зорьсон шалтгаан нь халт цэргүүдийн диаграм тамлал яргаллаас үүдэлтэй. Шин цэрэг Бадарч хөмхий зууж өөртөө дээд оны төрөвч цэргүүдийг заавал чадандаа хэмээн бодоод халт цэргүүдээс өс хонзонгоо авах нарийн тактик боловсруулж эхэлсэн байна. Тэднийг зодож цус нүчтэй нь холбол дараа нь хаашаач хамаагүй явчихаж болох юм шиг тийм гинэн бодол төрсөн бололтой. Ингээд нэг шөнө өөрийг нь зодож дарамтлагдаг хоёр халт цэргийг унтж байхад нь ортойн сэмэрхэн хүлж баглав. Дуг нойрондоо хурхран унтж байсан хоёр цэргэрөө гиндүүлэн дайрч автомат бууны бөксөөр хаа таарлцсан газар нь хөх няц болтол нүдэж цус нүчтэй нь хальсан байна. Нэгэн төс хонцонгоо тайлсан Бадарч бууга мөрлөн морой мэллээд үнэгэн харанхуйгаар дайчин зогтжээ. Тэр шөнө шуурга тавьсан тул манер морины хурдаар давхсаар Хятадын хил рүү ороод баригдсан түүхтэй. Гэвч Хятадын хилийн зэргийнхэн аюулаас хамгаалахын төлөөлөгчд Бадарчийг тийм сайхан угтсангүй. Шууд цэргийн шоронд хийж хаанаас ямар даалгавартай ирсэн тагнуул туршуулуу гэж эрүүдэн байцааж эхлэхэд манд цэрэгт дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байсан гэдэг. Бадарчийг эхлээд Хятадын хил хамгаалах газар 90 хоног мөрдөн байцаагаад дараа нь Ордос хотын аюулаас хамгаалах газар авчран дахин мөрдөн 5 сар хорьжээ. Энэ хугацаанд Бадарчийг тагнуул туршуул биш мөн хилийн цэрэгт алба хааж байхдаа учир үл ойлгогдох шалтгаанаар бусад дайчдтай зодтолцсон. Түүнээс болж эх орноосоо дайдсан гэдгийг тогтоосон бололтой. Гэвч санаатаагаар улсын хил зөрчсөн гэдгээр Бадарчийг 5 жил Харбин хотын төв шоронд суулгажээ. Энэ хугацаанд Бадарч Хятад хэлийг ус цас шиг мэдэж зан үйл ёс заншлыг нь судлаад шоронгоос судлагдсан байна. Шоронгоос гарсан Бадарч Хятадын засгийн газарт иргэншил хүсжээ. Иргэншлийг нь хүлээж авахын өмнө чи үнэхээр Хятад улсын иргэн болох гэж байгаа бол эх орны өмнө хүлээсэн үүрэг даалгавар биелүүлэх хэрэгтэй гэж тулгав. Ёстой л хадны завсар хавчуулагдсан халиуны зулцх гэдэг шиг эх орноос оруулсан манер өсгийн авсран ёслоод мэдлээг гүйцэтгэе гэжээ. Нийтдээ 3 удаа Монголын нутагт тагнуул хийсэн Бадарчийг манай нийгмийн аюулаас хамгаалахын яамны тусгай ажилтнууд 1988 оны 5 сард баривчилжээ. Мөрдөнд 5 сар яс суусан яллагдагч Бадарчийг улсын дээд шүүхийн цэргийн коллег хэргийг нь инхүү хянан хэлэлцжээ. 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар тогтоол. 1975 онд цэргийн алба хааж байхдаа эх орноо орхин бүгд найрамдах Хятад ард улсад оргон гарч орогнож байх хугацаанд Хятадын тусгай албаны хүмүүст элсэгдэн төрлөх эх орон бүгд найрамдах Монгол ард улсын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулж цэргийн нууцад холбогдох зүйлүүдийг ярьсан гэмт хэрэг үлджээ гэж үзээд чанга тэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонд 12 жил хорих ял эдлүүлэхээр шийдгсэн байлаа. Мөн тогтоолт Хятадын талд үүнийг 1983-1985 оны 5-6 саруудад Монгол руу 3 удаа явуулж Чойбэлсэн хотоос Иран завын хооронд хэдэн километр төмөр зав тамхигдсан болон Дорнодын төвийн Орос цэргийн ангийн байршил тоо бүрэлдэхүүн мөн мартад Оросод юу хийж байгааг судлах даалгавар өгчээ. Энэ хугацаанд Бадарч Монгол айлаар орж иргэний бичиг баримт хэд хэдийг олж ирэх даалгавар авсан гэдгээд шүүх мөрдөн байцаалтын шатанд хүлээжээ. Тухайн үед муухар хятадууд гэж зүхэж байсан юм. Харин өнөөдөр дахин үзэхэд Хятадын тусгай албанд хэрхэн сайн ажиллаж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж манай хэлчин тусгай албаныхныг жинхэнэ дайчигнаж байсан нь харагдаж байгаа юм. Тэр үед ч гэсэн улиг домог болтол бидэнд сурталчилдаг байсан цэрэг эх оронч үзэл, сонор сэрэмж, албаны хариуцлага, бэлэн байдал ямархуу төвшөнд байсан нь харагдаж байна. Тэр үеийн нахяан бол маш том аппарат байсан бөгөөд Хятад бол манай номер 1 дайсан мөн хэмээн урд зүгт загсны нүд шиг ширтэж байсан цаг шүү дээ.
Эх орноос урвсан хэрэгээр 12 жилийн хорих ял сонссон Бадарчийг зүүн хараадах чанга тэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонд ял эдэлж байхад сэтгүүлч сурвалжлагчид 1991-ээс 93 оны хооронд түүнээс ярьцлага авч байжээ. Ингээд Бадарчин ярьсныг хүргэе. Би замын үдэд цэргийн алба хааж байхдаа 1975 оны 10 дугаар сарын 13-нд цэргээс оргож хил даваад Хятадуудад баригдсан. Тэнд 3 сар хоригдоод дахин өөр шорон руу шилжсэн. Тэнд 1976 онд харбинд ачигдсан. Над өглөө нь 150 г сүү, 2 мантуу, өдөр ногоогоор ачирсан будаа оройн шүл өгдөг байлаа. Шоронгоос гарсны дараа Бээжингээс урагш нутаг зааж аваачин нэгэн цахилгаан станцад ажилласан. Тэнд сард 100 юаны цалин өгдөг байлаа. Тэндээ би Хятад бүсгүй Ли Жэн Шуйтай гэрлэж 1980-аас 88 он хүртэл амьдарсан. Ли ихнэр маань надад хүү төрүүлж өгсөн. Тэр хоёр маань яаж амьдарч байгаа бол хэмээн Бадарч зүүн хараагийн шоронд нулимс онгож байсан гин. Цааш нь тэр ярихдаа Хятадууд намайг 5 жил шорон мөрдөнд орсонд суллаж би тэнд ихнэр хүүхэдтэй болж амьдарч байлаа. Гэвч Сэмхич гисэн гэр минь, Сэксгэрч гисэн ээж минь гэдэг яасан өнөг үгэ гэдгийг би сэтгэлээрээ мэдэрч их нутгаа бараад хар шийдсэн. Нутагтаа очиод төрийн хуулиар ялын дээд хэмжээ авч гүйцэтгэгдсэн ч яах вэ? Нутгийнхаа алтан хөрсөнд л шингэн үзэж бодсон гин. Тэр үнэхээр эх орныхоо зөмбөрлөн дүнсийг их тал мярлцсан урсах гол мөрөнгө санаж дурсан шүлэг зохиол хүртэл тэрлэж суув. Бадарч 1979 оны 10 дугаар сард Харбины төв шоронгоос оргоод баригдаж байсан тухайга ярьж байлаа. Хятадын шоронгийн дарга хоёрыг харуулууд толгоос гисрээд энэ монголчууд цөөхөн байсан ямар аз вэ? Яасан хатуужилтай эр зоригтой ялтан байх хэмээн толгоос гисэрч суусан гэдэг. Харбины төв шоронд байхдаа бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсны 35 жилийн өдөр буюу 10 дугаар сарын 1-нд хоригдлуудын дунд болсон барилдаанд төрүүлж хоол хүнсний нормоор шагнуулж байжээ. Монгол эр хүн үнэхээр тэсвэр хатуужилтай гэдгийг тэрээр харь шоронд харуулж чадсан байдаг. Хятадууд түүнийг хайрлаж ашил байр олж өгсөндөө бос хэсэг хугацаагаар харж боловсруулж цагаа болохоор Монгол руу явуулж эх орныхын эсрэг тагнуул хийлгэхээр бэлтгэж байсан нь тодорхой. Харбин хотын төв шорон болон Ордсын мөрдөнгийн талаар Бадарч тийхүү дурсаж байлаа. Хятадын мөрдөн шорон манай хорих байгууллагын системээс шал өөр. Мөрдөнд байсан хүн хэрв яллагдвал хоногт 1 юанаар бодож төлбөр төлдөг. Харин хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд мөнгө төлөхгүй. Хоригдол өдрийн нормоо 100% биелүүлсэн бол өдөр бүр гаднаас хүнтэй уулзах эрх хэдэлдэг. Эргэлт уулзалт авах үед ирсэн мөнгийг хорих байгууллагын дэлгүүрт өгч хүнсний зүйл авч тооцдог. Хэрв хоригдол хүсвэл 100 юан хүртэл зээлээр авч болдог. Хоригдлыг олон шоронд дамжуулдаггүй. Тэрж байтугай дахин давтан хэдэн удаа шийдэгдсэн урд нь ял эдэлж байсан шорондоо тэр л хуучин ажлын байрандаа ирдэг. Ажлын дэглэм нь маш нарийн. Жишээ нь өдөрт 1000 ширхэг боолт зорох суур машин дээр ажилласан бол түүнийг зорж дуусгахад гэрэл нь унтарч машин зогсдог. Хоригдолд хоол хувцас орон байрыг үнгүй хэрэглүүлдэг тул цалин бодож олгох, суудгал хийх зэрэг элдв тооцоо үүсгэх бэрхшээл байдаггүй. Өдөрт ихэд шахуу ажилтай байдаг учраас хоригдлууд мөрөдөө тоглох зэрэгээр цагийг дэмий өнгөрөх, хэрэг зөрчил гаргах нь ховор. Ер нь Хятадд хууль бол хууль гэсэн л онцонтой. Түүнийг хатуу чанга ягштал хэрэгжүүлдэг гин. Хятадын мөрдөнд түүнийг 5 жил суугаад манад байдаг шиг банд шуумрын дотны харьцаа гэсэн ойлголт байхгүй. Түүн үйлдэл гаргасан хоригдлыг ял нэмж мөн эрийг эмлэх ёсыг шоронгийн дарга зэрэгээс өсвөлээд хулгайч нарамч нэгнүүд дээр үздэггүй. Бадарч зүүн хараагийн шоронд 1990-ээс 92 оны хооронд ял эдэлж явхад нүдэн дээр нь сайхан залуус өлсгөлөнгөөр хүж эрдэнэт хүн жорлон дотор орчихсон хог түүж идэхийг хараад тэр бом хүнтэй Хятадын шоронд хүн тураалаар үхэхгүй байхад 40 сая малтай 2 сая хүн амтай Монголд хүн ингэж явах гэж дээгсэн нийтлэл нуус нэрээр бичжээ. Тэрхүү нийтлэл тухайн үед өчил сонинд гарч байсан гэдэг. Соц үеийн реалист сэтгүүлчид Бадарчийг эх орноосоо оруулсан хар Хятадын боол мэтээр бичиж байлаа. Харин нэрт зохиолч сэтгүүлч Барамсаа гэсэн цэрэгт очсон хойноо хал цэргүүдэд дарамтлуулж өлсөгдсөн дэглүүлсэн хүн тийм үйлдэл хийхгүй яах вэ гэсэн арчтай нийтлэл үчиж байсныг санаж байна. Үүний дараа шог зохиолч сэтгүүлч Барамсаа дэглэгчдэд дэг хэрэгтэй гэсэн цэргийн дотор тамлал яргалал хүчирхийллийг бичиж нийгэмд нэлээд шууган тарьж байсан юм. Ингээд нэг их удалгүй батлан хамгаалах яам эр цэргийн албыг 2 жил дараа нь 1 жил болгосон. Гэвч өнөөдөр ч гэсэн 10 дугаар сард цэрэгт татагдсан залуус
8 сарын дараа очисон шин цэргүүдийг дэглэж тэдний үйл амыг үзсээр байгаа нь тун харамсалтай.